шууд ихний тоглолтоор ч юм уу ихний хідний одоо үйлдэлүүдээр битгий дүгнэрэй гэж захиад байгаа шүү дээ тийм ээ. Тий. За ер нь бол нэг тийм 14 оноос хойш ингээд аваад үзсэн Германы шгшээ багт тэгж одоо сайн явсан зүйл ерөөхдөө бол байхгүй. 18 онд чи хэсгээсээ гарсангүй 22 онд Японд хожигдлоо. За сая бол Парагвайд ингээд хожигдоод ер нь сүүлийн 3 дэлхийн аварга нар үтсэнгүү гэж хэлж болно. За тэгэнгүүт ерөөхдөө ингээд бүрэлдэхүүнийг аваад үзэлтэй. Бүрэлдэхүүнийг аваад үзэнгүүт хаалган дээр нөөсөн одоо Мануэл Нойер маань ингээд зодог тайлчиж байгаа. Тэгэхээр энэ Оливер Бауман гэж Нойертой баг ойролцоо настай нэг хуучны Хофенхайм тоглодог байсныг хаалгач байд юм а. Тэр байхын үед бол байгаа бах. Тэгээд Ньюбл чинь уул нь юунд Боруссия дээр байсан санагдах юм. Тий. Тэгээ Ньюбл одоо Бешикташтай очсон. За тэгээд Ньюбл ерөнхийдөө явж гараанд гарах байлгүүдээ. За тэгээ өөр хаалгач нар бас ямар хаалгач нар гарч ирж байгааг нь би сайн мэдэхгүй байна. За хамгаалтан дээр аваад үзэх юм бол хамгаалч ерөнхийдөө бол гайгүй байхгүй. Яг дахиад нэг 4 жилийн аваад үзэх юм бол хамгаалт гайгүй, хагас хамгаалт ерөөхдөө бол гайгүй, тогтолгоо хэцүү. Одоо сая Денис Ундав гэж нөхөр одоо юу гэдэг нэг сэлгээгээр гарч ирж нөгөө голдод байсан шүү дээ. Тий. Ундав ч өөр 30 таа байхгүй. Максимилиан Баер ч юм уу, за Волтемат эдгээр бас байвал байж болох л баг. Гэхдээ л би сайн мэдэхгүй байна. За тэгээд за хамгаалтан дээр ингэж байж болж байна. Хагас хамгаалтан дээр бас яг ганц нэмэгдвэл одоо Фухрих ч юм уу эсвэл Серж Набри эдгээр бол нэмэгдэх баг. Гэхдээ дараагийн дэлхийн аврагч юм уу Европт бас жоохон явцсан настай орж ирж штэ. Тэнгүүд одоо энэ Айнтрахтын нэг тоглогч байгаа Жонатан Буркхарт тэгээд Сайдел Мала гэдэг Кольны нэг тоглогч байгаа. За тэгээд энэ хоёроос өөр нэмж дуудах. Одоо 2 жилийн дотор нэг галзуу Герман гарч ирэхгүй бол Германы шгшээ дээр олигтой харагдахгүй байна л та. Одоо Европ бол нортож байна тийм ээ. Тий. Одоо Европын бас шалгаруулах тэмцээнд явагдана. Тэгэхээр одоо гэтээ гайгүй баха. Герман довтлогч одоо ер нь бол сайтаж байна уу, муутаж байна уу? Дандаа голын хэсэг маш сайн байдаг болохоор ер нь бол агуулга авчих баха. Бүрэлдэхүүнээ ерөөхдөө аваа явчих. Тий, бүрэлдэхүүнээ аваа явчин. За тэгээ Клоп тоглогч нарыг яаж бас гаргаж ирдэг вүлээ? Тэр хүний одоо тоглолтуудын тий яаж ганц хоёр тийм тамирчдыг илүү давуу талыг яаж ашиглуулдаг вүлээ? Тэрэн дээр бас ажиллах байхаа гэж бодчих. Би нөгөө өөрөө нэг хальтмалт тоглолдог байсан үедээ гинт боддог байхгүй. Хэрвээ Клоп намайг дасгалжуулжсэн бол би л айгүй хурдан зодог тайлах байсан байх. За бас тэр ч бас магадгүй. Нэг зэгээс нөгөө зэг рүү тасралдаг үйлгэнээс тэр чинь. Урдаа байж чи урд юу идэга хаашаа хамаалтанда туслаач гэсэн. Хамгаалал яг давтал хамгаалсан сүр яваач. Яашаа урагшааг үсрээд 2 тоглолтын дараанаас зодог тайлах байсан баг. За Германыг ямар ч гэсэн ингэж нэг ярьж байна тий. Дараагийнх нь хоёлаа яриа гэжсэн нэг дэлхийн аварга ялангуяа Монголын хөлбөмбөгийн холбоо. За тэгээд тэр холбоотой байгаа нэг бас анхаарлыг татж байгаа нэг ирхэн байгаа тийм ээ. Ямар хүн дэлхийн аваргын финалыг яг ингэж ойроос нь үзэж байна. За тэгээд тасралтгүй хид хідэн тоглолтыг бас үзсэн. Тий. Ямар шугамар явсан болов гэж бас таамаглал маяг юм яри гэж байгаа шүү тийм ээ. Тэр ихтэй бас үгүй байж болох л зүйл л те ер нь бол. Нэг талаараа юу гахалтай байна вэ гэхээр яаж одоо толгой баян хүмүүс байвал Монголын. Тий. Ингээд урд одоо юу гэдэг нөгөө том одоо корпорациуд байвал ингээд урд нь ингээд ороод ингээд яадаг бол энэ дээр бол асуудал болохоо. Ерөөсөө харж байгаагүй. Тэгээд дээрэс нь холбооны юутай одоо статустай тугтай. Тий. Явж байна гэдэг чинь яг юу илэрхийлээд байна вэ? Хамгийн гол нь тамирчдаг гэж байгаа. Одоо хүн болон ингээд холбооны тугийг барьж явж болт юм уу? Залж болт юм уу? Тийм ээ. Гадуур бас ингээд ашиглаж болт юм уу? Тэр чинь ер нь бол байгууллагын бас л тий байгууллагын хамгийн том юм нь бол одоо туг байгалах шүү дээ. Тийм ээ. Тин чи лого нь байна, туг нь байна. Тэгэхээр байгууллагын ямар нэгэн одоо байгууллага хамааралгүй тийм хүн ийм авч яваад тэгээд бас дэлхийд яг тэр байгууллагад хамааралтай газарт нь үзүүлэх ч юм уу тийм ээ. Ашиглах бас тэр чинь гэсэн нэг юм журам байгаа шүү дээ.
Яг уу бүр сайн ярих юм бол одоо ингээд дараагийн дэлхийн аварга ингээд ойлгомжтой болж байгаа. Испани, Португал, Мароккод ингээд болно. За яг уу 100 жилийн ой гэдэг утгаараа Уругвай, Парагвай тэгээд Чили байсан уу? Яжсан 3 Аргентин уу. За энэ 3 улсад нэг тоглолт болно гэдээ бодоод үзэнгүүд окей ингээд 6 улсад ингээд тоглолт 4 жилийн өмнө бид нар мэдчихэж байгаа. А яг одоо юу гэдэг нөгөө нэг хөгжмийн фестивал шиг хөгжмийн фестивал нь дуусаад дараагийн 3-7 хоногийн дотор early bird ticket гэдэг шиг гарч ирж ивэл окей энэ бол асуудал биш байхгүй. А гэтэл дэлхийн аварга шалралтын тэмцээн тоглолт болохоос нэг жилийн өмнө ерөөхдөө бол ил болдог. Тий. А тэгтээ нөгөө бүр юу гэдэг early bird гэдэг шиг хямдхан биш. Яг үндсэн үнээрээ л гардаг. Тэгнь. А 4 жил хүн мөнгө цуглууллаа гэхэд одоо билетийн мөнгө биш тэр аялга мөнгөөл цуглуулж чадна шүү дээ. Ялангуяа Монголын нөхцөл байдал. А тэгэнгүүт Америк нэгдсэн улс чинь за одоогийн байдлаар одоо нөгөө яг уу би нөгөө эдийн засаг улс төр ярихгүй гэхдээ инфляцийн түвшин тэгээд нөгөө Украин Оросын холбооны улсын цэргийн тусгай ажиллагаа болон Ираны мөргөлдөөнөөс болоод ерөнхийдөө өмнө нь өсцөнгөө ивэл өсцсөн. Тэгж. А тэгэнгүүт яг энэ моментн дээр нь бүтэн 1 сарын хугацаанд тэнд байнга баг хэсгийн шатны тоглолт 32-ын хасагдах шат 16 дээр тоглоод Т финал гээд баг 4 тоглолтыг үзчихээр чинь за яг уу эхний одоо юуны мөнгөөр авцсан байж болно. Зарагдж байгаа үнээр авцсан байж болно. За зарагдж байгаа мөнгөөр авлаа гэд бид нар бол яг уу тэр хүний хідээр авсан яасан тэр нь бол сонир биш аахгүй тий. Яаж авсан тэгээд ямар шугамар ингээд авагдсан тэгээд ерөөсөн гадуур ингээд янз бүрийн ярьцлага юм тийм ерөөс өгөхгүй байгаа болохоор тийм ээ. Тэгээд энэ бас хардах зүйл шүү. Хардах зүйл байгаа даахгүй юу. За тэгээд мэдээж сүүлийн хідэн хоног гэд бас тэр хүнлөө ингээд атаклж хахад бас ямар нэгэн тийм хариу үйлдэл ч юм уу те юм гаргасан бол үгүй эн чинь би ийм байгаа шүү дээ ингээд нуухан байхгүй бол юу одоо хилж болно шүү дээ. Одоо жишээлбэл ийм одоо чек гаргаж ирээ. За би энд ингэж төлсөн энэ мөнгө надад бол хүн өгөөгүй ч юм уу. За эсвэл нэг хандвар хүн өгсөн чиж яривал өөр хэрэг. Тэгээд чинь бас энэ хүн одоо хойно тийм уул уурхат гэж болоо те уурхатаа уурхаанд дарахч болоо нэг тийм ярьж байгаа. Тэгэхээр за манад одоо ер нь л за ямар зөндөө баян хүмүүс бас байгаа тий байх үйл байгаа. За баян жилгүй ер нь бол мөнгөтэй боломжтой хүмүүс бол байгаа. За тэгээд тэр дундаа хөл мөнгө сонирхдаг хүмүүст бас нэлийн дээгүүр бас зогч хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Тэд нар чинь бас тоглолтоо үзэж чадахгүй шүү дээ. Энэ хамгийн сонирхолтой цагаанаас юм уу ажлаас юм уу визгүй юм болоо зөндөө шалтгаанууд байна л та тийм ээ. Энэ дээр нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр за эхлээд тэр одоо нөгөө постууд гарч ирсэн шүү дээ. Одоо олон нийтийн сүлжээний группүүд дээр энэ яг хийн одоо жишээлбэл хөлбөмбөгийн холбооны тугийг авч явж байгаа нь ерөөхдөө ингээд хардлага үүсгэж зүгээр Монголын тугийг ингээд зооцсон байсан бол бас өөр хин ч юм шиг ярихгүй. Тий. Хөлбөмбөгийн холбооны ялангуяа одоо сүүлийн хөлбөмбөгийн холбооны сонгуулийн араас бол одоо хөлбөмбөгийн холбоотой бүр асуудлууд ерөөхдөө бол нэлээд яригдах нь ойлгомжтой. Яагаад гэвэл дэлхийн хөлбөмбөгийн холбоо чинь дэлхийн хамгийн баян холбоо. Энийгээ дагаад хөгжиж буй орнуудад одоо манайх ч юм уу одоо Азийн зарим улс орнуудад дэлхийн хөлбөмбөгийн холбооноос мөнгө өгнө. Дээрээс нь твийн буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос мөнгө өгнө. А тэнгуүтээ тэр одоо жинхэнэ босны дараа бас мөнгө өгнө. Бас мөнгө өгнө. Тэгэд энэ нөгөө нэг юм хүрээний бузрыг дэлгүүл 70 гэдэг шиг холбооны бузрыг дэлгүүл 70 гэмээр тухайн үед яг нөгөө сонгуулийн өмнө ерөөхдөө ямар нөхцөл байдал дээр хин яаж харьцсан бэ гэдэг зүйлийг за яг хөө тодорхой хэмжээний хөлбөмбөгийн холбоотой одоо ажилтдаг улсууд ярихын үед ярьсан. Гэхдээ тэрийг бүр ингээд нэрийн зоож байгаа тийм хүн байдаг, ийм хүн байдаг гэж баримттай ярьсан байхгүй. Тэгсэн. Одоо жишээлбэл Азийн хөлбөмбөгийн холбоо болон дэлхийн хөлбөмбөгийн холбоотой Монголын хөлбөмбөгийн холбооноос холбогддог хүн гэвэл өөрийнхөө хувь мэйл хаягаас ингэж бичдэг гэж. Холбоо чинь наацах нь хувийн компани хүртэл өөрийнхөө одоо юу гэдэг @team нэртэй zig.com ч юм уу гэд орж ирдэ штэ. Дотоодын нэг юм байгаа штэ. Тийм юм байхгүйгээр өөрийнхөө Gmail илүү Yahoo zig.com-оор ингэж харьцдаг. Нэгт. За тэгээ зөвхөн тэр хүн харьцдаг болохоор тэр хүнээр дамжуулж хин сургалтанд суух уу, хин томилгоонд явах уу гэдэг шийдвэрүүд нь гардаг. Гэх мэтийн асуудал жүргэж энэ бол хамгийн наазахын асуудал. Тэр цаана байгаа мөнгөний одоо их усрууд одоо тэр цаанаас гаднаас орж иж байгаа мөнгө одоо хаашаа явж байгаа, ийшээ явж байгаа гэдэг нь бол өстой мэддэхгүй байна. Хөлбөмбөгийн холбооны энэ нэг баригдсан байгаа тал стажион хүртэл бацаанд байгаа стажион шүү дээ. Тэгээд сүүлийн баг 2 дахь жилдээ
2 дахь жилийн одоо энэ тэмцээний дуусны дараа тамирчид одоо хүртэл тэмцээний шагналаа авч чадахгүй шүү дээ. Тий. Нэг ерөнхий спонсор гэдэг зүгээр нэрийг тавьчихдаг. Яг нь спонсор өөрийнхөө гаргах мөнгө өгжөл байгаа л байх л та. Тий. Холбооны зүгээс бас нэг тодорхой хэмжээр юм гаргаж өгсөн шүү дээ. Холбоо байдаг. Тэгснэ ингээд мөнгөн дээр юм нэг юм хардлагатай юм өсчих. За тэгэнгүүтээ энэ хүнийг эхэлж тэр постууд нь гарч ирсний дараа юу вэ гэсэн чинь доороо эхлээд одоо уул уурхай биш заяа. Хамгийн ихний өмөрсөн комментууд нь юу байсан гэж дэлгүүр ажилуулдаг гэж. За дэлгүүр ажилуулдаг хүн окей. Шангрилад юм зарж ивэл яах вэ? Бас байж болно байж болно. Гэхдээ яг хөө тэгэл бас хүн тэр мөнгөө яаж цуглуулна уу, яаж өөрнө гэдэг нь бол хамаагүй байхгүй. Тэд нар бол тэр дэлгүүрж байна уу, юугаар яаж гэж байгаа л мөнгө олохыг бол олж чадна. Хамгийн гол нь тэгээд ямар нэг юм хариулт өгөхгүй болохоор ингээд хүмүүс бүр ингээд байгаа даа. За тэгээд бид нарыг одоо бас нэг сонин байдалд оруулаад байгаа нөхөр энэ хүнийг одоо холбоонд ажилдаг юм уу эсвэл холбоонд хамааралтай лиг тоглодог тамирчид бүгдөө хараад мэдээд таньдаг байхгүй юу? Энэ хүнийг танина. Тэгээд за ялангуяа сонгуулийн үеэр энэ хүн одоо ингээд бүгдөө одоо юу хийжсэн шүү дээ тий? Бүгдөө бослоо ажиллаа хайсан. Тий, ажиллаа хайсан. За тамирчид жагсаж шинэ ерөнхийлөгчтэй болмоор ийм ерөнхийлөгч сонгохгүй ч юм уу тийм ээ? Дэмжихгүй гэж ярьж исэн. Тэгэхэд тухайн үед нэг хідэн хүмүүст холбоогоо дэмжиж байгаа. Бид нар бол ажилтнаа гэж цаанаас нь зөндөө бас эсэргүүцчихсэн. Эсэргээ нөгөө тамирчдыг эсэргүүцээд өөрсдөө ингэ чинь гэжсэн. Тэгэхээр нэг бас нэг тийм мессеж өгöd байгаа байхгүй юу? Энэ баг зүгээр энэ дэлхийн аварга ч юм уу энэ чинь баг Европын аваргаас эхэлж явсан юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ зүгээр нэг холбоо өмөрснийхаа шагнал гэж энэ нэг 4 жилдээ ч юм уу. За одоо Европын аврагтай холбоотой юм чи 2 жилдээ нэг удаа юм билет аваад байгаа байхгүй. Тий. Тэгээд нөгөө нэг ярьж ирсэн санаж нь дэлхийн аварга үзэж байгаа тулд бас нэг шилдэг фанат болж ирсэн гэж ярьж тий. Шилдэг хөгжим дэмж болж ирсэн. Катарын дэлхийн аварга дээр. Тий. Миний нэг таньдаг нэг найзуудыг Азаа яг нэг залуу байдаг. Тэр чинь Манчестер Юнайтедийн одоо дэмжигч залуу байгаа. Фанат залуу байгаа. Хууч манай талиг гэж Тэмүүжи гэж бас мэдэх бах тийм ээ. Бид нар бол олон жил яг ийм Ward гэдэг одоо бид нар We Are Red Devils гэж тийм том нэгдэл групп байдаг байхгүй юу? Манайхан нэг нийлээд нэг бараг нэг 50 мянга. Сэцэг өнрөө гардаг юм биш үү? Тий, 50 мянган тийм хөгжин дэмжигч залуучууд одоо хүүхэд охтууд байдیں۔ За тэгээ бүгдээрээ гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөр ингээд аягүй гоё нөхөд найзалдаг байхгүй юу? Тэгээд нэг хэсэг бас Монголын хөлбөмбөг нэг 15 16 онд бас нэг гайгүй үзэгчтэй болж эхэлж ирсэн. Тий. Тэр чинь нөгөө нэг юу яцсан штэ нөгөө гадны одоо хөлбөмбөгийн клубүүдийн фанатууд одоо жишээлбэл танах Юнайтедийнхаа болоо манайх ч гэсэн бас байгаа. За тэгээд Реал Мадрид, Челси гэдэг яг эднэрт чинь нэг баг хариуцуулаад даатгад өгсөн байхгүй юу? Тэгээд нөгөө стадионыг аль дүүргдэг болсон штэ. Тий. Тодорхой хэмжээнд бас нэг за нэг 100% биш болih гэхэд нэг 40-50% бол суудаг болсон байсан. Аюу хөөрхөн болсон байсан. Тэр дунд нь Азаа гэдэг нэг залуу ер нь бол тоглолт хитээч алгасахгүй бүх тоглолтын дээр маш идэвхтэй ингэж бас баг ультра фратари гэж ярьдаг шиг. Энэ нэг Мохавкар хүүстэй нэг өндөр нөхөр байсан мөн үү? Биш. Тэр нэг арай нэг өөр жоохон нэг махлагтуу нэг залуу байдаг. За. Тий. Тэр залуу бол ингээд ер нь чигшээ багийн бас бүх тоглолтыг үзээд ингээд амар дэмждэг ингэж шийддэг бас фанатууд гэж ярьдаг байсан. Хүн болгон л ер нь бол бас Монголын хөлбөмбөг үздэг хүмүүст бол тэр залууг бол таних хүн гэж байхгүй. Тамирчид бол таних хүн гэж байхгүй. Тэгж яхад би цааш нь сайхан бас пост зүгээр жокер оруулж байгаа байхгүй юу. За шилдэг фанат байна өнөөдөр зүгээр наадмаа зурагтаар үзэж байна ч юм уу нэг тиймэрхүү нэг юм пост оруулжсэн байхгүй. Тэгсэн чинь тэнцэн зүгээр нэг ах бас шилдэг фанат яаж тийм статус авсан ойлгомжгүй. Тэгээд ингээд бас эрхийн бичгээ аваад ингээд зогсож штэ тэнцэн. Хэдэн жил дараалал бас тийм ээ гэж бичлэг ороод ахаар бас л нэг мессеж өгж байгаа. Тэгээ угаасаа эн чинь өөрөө Төв аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичиг гаргал юм билээ шүү дээ. Холбоонд холбоогүй ш холбоотой. За тэгээд нэг Төв бугнууд гэх клуб байдаг. Тэрний менежер ажиллаж байсан. Одоо ингээд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг яаж сонгодог юм чи мэдэх үү? Дотоодын сонгуулга байж Тий, тээ. дотоодын сонгуулга Шангрилад болдог. За Шангрилч өнөө ямар нэг газар болдог тий. Манай аймгийн 21 аймагуудын одоо хөлбөмбөгийн холбоо гэж байгаа тий. Дотроо аймагуудын холбоо гэж байгаа. Тэр аймагуудын одоо ер нь бол өдөрлөгүүд санал хурлалт хийдэг. Тий. Тэгэхээр чин бүгдэнд нь
энэ жилийн сонгуулийг бол яаж ярьсан гэхээр тэгэл бүгдэнд нь хэд хэдэн төгрөг амлал тэгэл судал авсан гэж байна. Тэгэхээр цаана ерөнхийлж болох хэд хэдэн бас авиаста хөл бөмбөд хайртай хөлбөмбөгөө мэддэг тийм хэдэн залуучууд байсан. Одоо энэ жишээлбэл одоо энэ нөгөө аэродром байгаа. За тэгээд тэр нөгөө нэг стадион байгаа. Энэ хоёр ч хоёулаа нөгөө зээлд орсон байгаа шүү дээ. Одоо банкны эрхэнд орсон байгаа шүү дээ. Энд чинь нэгт бид нар өөрсдийнхөө мөнгөөр барьсан хэс илүүтэйгээр дэлхийн хөлбөмбөгийн холбоо юм Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр барьсан. А хэрвээ энэ яагаад энэ зүйл цаашаа явахгүй тэдэнд мэддэхгүй байна уу гэдгийг би ойлгохгүй байна. А хэрвээ энэ зүйл нь баригдах юм бол манай хөлбөмбөгийн холбоо бол шууд бандуулна шүү. Шууд бандуулаад саяхан ямар орон бандууллаа. Пакистан эдгээр бандуулсан явж идэх санагдаад байна. Дөнгөж сайхан бүр нөгөө холбоогийн бүр татан болуулаа гэдэг Бруней лөө. Ямар нэг холбоо сайхан би бас уншсан юм аа. Татан боллаа гэдэг. Яагаад гэвэл тэр чинь мөнгө буруу талаар зарцуулсан болоод Африкийн нэг багч лөө. Ямар ч байсан нэг баг байсан юм аа. Яг сайхан яг энэ мэдээ орж ирж ирсэн. Тэгээ би за хэрвээ тийш ингэж бичээд байх юм бол бас бандуулаад бас ер нь бид нэр алинчгүй хэлдэг юм байна гэж ярьж байсан. Тэгэд ерөнхийлөгчийг яаж сонгох уу те хид хидэн хүмүүст байсан. Миний бол харж ирснаар Ташнаа байсан. Санаж байна уу? За одоо хууч Улаанбаатар Ситигийн одоо эзэн за G-Mobile, Magna Trade одоо улс төр явж байгаа тий. Тэр залуу бол уг нь бол миний харснаар хэрвээ яг энэ жил олон өрсөлдсөн шүү дээ хамт. Тэгээд өөрийнхөө одоо тийм юунасаа одоо сэтгэлийн хөөрөлтөөсөө болоод сонгуульд орж чадаагүй шүү дээ. Тэр нь юу болсон гэхээр өөрийнхөө сошиал одоо нэг платформ дээр би хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч одоо тэр сонгуульд нь өрсөлдөнө гэсэн тийм зүгээр пост оруулдаг байхгүй юу? Баярлалаа. Миний тэгсэн чинь нөгөө сонгуулийн юу эхлэхээс өмнө ямар нэгэн сурчлага хийж болтгоо гэсэн тийм заалтыг хөлбөмбөгийн холбоо олж авч тэгээд бичвэрээр тэнд хүлээж аваагүй. Одоо жишээлбэл ингэж орж ирдэг юм байна л да. Одоо бандуулсан улс орн гэх юм бол 1950 онд Герман, Япон, 70-аас 90-ад онд Өмнөд Африк, 90 онд Мексик, за 94 онд Югослав ойлгомжтой, 94 онд Лив, 94 онд Чили, Мянмар, 14 онд Бруней байсан юм байна. 18 онд Зимбабве, Индонез, Кувейт 18 онд. За тэгээд Оросын албаны улс тэгээд 22 26 он ингэж ерөөхдөө ингэж юу яжсэн бандуулж ирсэн юм байна. Тий, тэгээд одоо тэгэхээр бидний одоо ямар гаргалгаа нэхэр тамирчид өөрсдөө л одоо эсрэг үүсчихдэг ч юм уу тийм ээ. Сая бид нар бол бас нэлээ улаан удаан гүрэлээ штэ. Тэгэлээ тоглохгүй байна гэгээд ахаа жоохон нэг мөсөн гүрэлсэн бол тэгээд болох байсан л та. Манай тэгээд тамирчид яг юуг нь би ойлгож ихээр мэдээж одоо тамирчны нас бонхон. Тэгээ боломжтой нэг хэдэн жилээж гисэн нэг өнгөрүүлээд нэг хайртай дуртай спортоор жоохон ч гэсэн хичээлээд тоглоод нэг ингээд дуусгая даа гэж бас бодож байгаа л та. Гэхдээ бид нар өөр хөвгтөө ямар хөлбөмбөг үлдээх вэ, ямар холбоо үлдээх вэ? Тэр бас том асуудал байна л та. Одоо миний хөвгтөд бол би хөлбөмбөгийн одоо дугууланд явмаар нэ гэж надтай ярьж байгаа байхгүй. Уулна. Тий, уулна бол. Би тэгээд өөрөө дуртай, өөрөө цоолох дуртай, өөрөө үзэх дуртай, сонирхолтой. Тэгэхээр уг нь бол дагуулад баярлаад тий ямар эцэг одоо хүүн чамд ингээ хөлбөмбөг орё гэж гуйж яхад одоо үгүйхэд тийм ээ. Тэгэхээр одоо ингээд холбоо хараадахаар бас маш хэцүү байгаа байхгүй. Тэр хүн одоо ирээдүй яах ёстой юм тийм ээ. Тэгэхээр бас ингээд бодоочтой бид нар өөр хөвгтөө юу үлдээх вэ? Тэгэхээр энэ одоо хөлбөмбөгтэй тэмцэх цаг нь бас болж нэг хэсэг ер нь бол Бацаая нилээн сайн бас явсан. Бацаая хэд манай хөлбөмбөгт одоо дуртай сонирхолтой хүмүүст бол зөндөө явсан. Тэгээд бас хажуунаас ингэж ажиллахад зөндөө хүмүүст ингэж дуурсан хүмүүст нь алтан тушаал айгүй өндөр аваад суугаад байт юм л бас. Одоо хоёр хүний нэрийг одоо дурдаж явах гэхдээ олонний өмнө байсан л нэг хоёр хүний нэр байна. Одоо тэгэл холбоо руугаа нэлээд л ингэж яваацсан. Яг хөө мэдхгүй холбоо хийдэг яг одоо жишээлбэл энэ волейбол чинь одоо Монголд нэлээд хөгжөөд дээ шүү дээ. Волейбол, сакс. Тийм, сакс бол ойлгомжтой. Тэгээд тэр чинь ямар санхүүжилт байхгүй. Өөрсдийн одоо спонсор, өөрсдийн одоо энэ нөгөө donation маягийн марл
ямар ч байсан босгож байгаа шүү дээ энэ лигийг. Шинээр одоо юу гэдэг баг одоо бүртгүүлэхэд тодорхой хэмжээний стандартын заагаад өгсөн, тодорхой хэмжээний мөнгөн хураамжийн заагаад өгсөн. Гол нь тэгээд тэр чин давхар нөгөө спорт үзүүлэмж entertainment талаас илүү тэр мөнгө төлж орж байгаа багийн ч гэсэн эргүүлээд бас нэг ашигтай ингээд мөнгөтэй жижигшээ лигээс гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлийг ингээд аваад үзэнгүүт аль алин дээр ашигтай ийм нөхцөл байдал байхгүй. Одоо ингээд хөл бөмбөгийн багтай болъё гэж бодоод үзэнгүүт за би нэг юм мөнгөтэй хүн байлаа. Хөл бөмбөг дуртай одоо хөл бөмбөгийн багтай болъё. Надаа энэ ямар ч ашиггүй байхгүй. Ямар ч ашиг байхгүй. Би зүгээр лиг төрүүлсэн мөнгөөрөө тийм би лиг төрүүлсэн мөнгөөрөө энэ хэдэн тоглогчдынхаа одоо ярих юм бол тоглогчдынхаа цалингийг тавьж чадах байхгүй. Тэгэхээр энэ байдлаас аваад үзвэл угаасаа хөл бөмбөгийн холбоо маань нэлээд хэцүү болцсон. Яг энэ болцсон яг энэ момент дээр FIFA дээр харин стажинка бандуулчих юм бол тэр үед л нэг хан мөрөсний дараа ухаан орно гихчээр юм болох болов уу гэдэг зүйлийг би бол ерөөхдөө бол хараад идэв. За тэгээд энэ хүн дээр жишээлбэл ингээд 20 оноос хойш ингээд 6 жилийн хугацаанд тасралтгүй явсан байна. 20 оны Европын аварга, 22 оны одоо Катард болсон дэлхийн аварга, тэгээд 26 оны дэлхийн аварга шалралт тэмцээн. За тэгээд энэ тоглолтуудыг ингээд аваад үзэх юм бол бас ч гэж одоо хасагдах шатны тоглолтуудаас өмнөх одоо хэсгийн тоглолтууд нь стадионууд нь хүртэл гоё. Одоо хамгийн ихний тоглолт бол Мексик, Чехийн тоглолт Ацтекад үзсэн байна. Тэгээд Франц Мароккод үзсэн гэж тийм ээ. Франц Парагвайг үзсэн. Франц Парагвай үзсэн байгаа. За тэгээд Марокког үзсэн. Тийм Америк ялангуяа юм байгаа шүү дээ. Сая том багууд үлдчих яг тусмаа тэгт ингээд үсэдсэн тийм ээ. Том багууд үлдчих яг тусмаа нэгтэй тоглогч нар үлдчих яг тусмаа ер нь бол үзэлтэн сайн. Мэдээж. Одоо энэ телевизийн одоо трансляцийн үн ч гэсэн үн орж байгаа. Спонсорын мөнгнүүд нь давхар голоор нь рекламуудын үн бүгдээр өсөж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Ацтекийн тоглолт бол за энэ жилийн дэлхийн аварга дээр угаасаа үн өндөр байсан. Катарын дэлхийн аварга дээр яах вэ? Катарын дэлхийн аварга дээр хөл бөмбөгийн холбооны тугийг аваад явсан бол нэр үнэхээр имэлэхгүй. Тэр чинь $20 эхэлж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Энд чинь 160, 150-аас бараг 500-ийн хооронд их хэсгийн шатны тоглолтууд. За 150-аас за 500 гэхэр нэг 500-аад мянгаас 2 сая төгрөгийн хооронд байгаад байгаа. Доллар чи нэмэгдсэн байлээ шүү дээ 3600 болцсон. Тэнгүүд энэ бол шууд албан ёсны үнээр нь хэрэг бодлож авах юм бол. Тэнгүүд хоёр дахь зах зээл дээр одоо дамлална гэж ярих юм бол чи бараг $400 эхлээд тэгээд тэр чин нөгөө нэг $500 их чи бараг 2000 руу хүрээд ирэхэр чин. За $400 гэхэр чи хэд вэ? Сая 200-аас. Тийм сая 200, сая 300 мянга байгаа. За тэндээс 2000 хавцаа гэхэр чи 2000 гэдэг чи бараг 7 сая байхгүй. Тэгэл ингээд энэ зүйлийг ингээд аваад үзэх юм бол одоо жишээлбэл Оросд болсон дэлхийн аваргаар бидний хувьд бол газар зүйн байрлалаар ойрхон болохоор боломж. Ямар нэгэн байдлаар Оросд нэг таньдаг монгол хүн байдаг байхгүй юу? Өөрөө чинь таньдаг хүн байдаг магад өөрөө чинь танилгын танил байдаг болохоор тэр хүнээр дамжуулаад нөгөө fan ID бүртгүүлээд хямдар тикет авах боломжтой. За Америк нэгдсэн улс байхын үед байгаа. Гэхдээ тийш нөгөө мөнгө шилжүүлвэл яаж шилжүүлэх вэ? Ингээд тэрний наанууд цаануу одоо тэр нөгөө шилжүүлгийн тал дээр чинь бас нөгөө шимтгэл гэдэг нэг Оросын дэлхийн аварга бол ямар ч байсан дундчид үн бол $200 байсан. Тэгт нь бол тий. $200 гэхээр бас гайгүй байхгүй юу? Тухайн үедээ бол гайгүй шүү. Тухайн үедээ 200 гэдэг чинь 600 мянган төгрөг байхгүй юу? 3000 гараад удааг байсан. Тий, нэг 600 мянган төгрөг. Тэгээд хамгийн гол нэг зардалтай тийш явах, газараар явна уу, онгоцоор явна уу, ер нь л гайгүй боломжийн Орос бид нар ойрхон хэмжээний ер нь бол тэгээд нэрж авчих нэг сая төгрөг босч байгаа. Хоол хүнсэн ч хямд байхгүй Америкчууд. Тийм өртөө нь бол хамаагүй байгаа. Хамаагүй хямд байхгүй. Тэгэхээр нэг тоглолтыг тий үнэхээр хөлбөмбөг дуртай хүн бол нэг тоглолтыг гөрөөл нэг за нэг сая төгрөгөөр тикет бол авна шүү дээ. Ямар ч асуудал. Ер нь саяар бараг 2 тикет авах бах. Суудлаасаа хамаарч. Тэгээд тэр чинь гол нь юуны тоглолтууд нь тийм бас $200 байгаа даа шүү. Хасагдах шатны тоглолтууд нь тийм байгаа шүү. Тийм. Хэсгийнх бол бүр хямдхан байсан. Тэгэхээр одоо ингээд бид нар л одоо ингээд туслах ч юм уу те. Одоо энэ холбоо байна уу, юу байна уу, энэ тамирчид одоо ингээд дуу хоолой болгох. Магадгүй манайхыг одоо үзэж байгаа сонсдог, одоо үздэг тийм хөлбөмбөгийн холбоотой одоо хамааралтай хүмүүс ч юм уу тийм ээ. Тоглолтог тамирчид бас дуу хоолойгоо өргөмөр ивэл доор нь комент бичиж ч юм уу эсвэл бид нэр лөө орж ирээд бас янз бүрийн фактууд байвал гоё тэр фактуудаар нь дамжуулаад бид нар бас дахин нэг нэвтрүүлгүүдэд дараа ингээд бас хөргөжиж ер нь бол дараагийн
нэг шатам алах байхаа гэж бас бодож байна. Тийм. Энэ нэг сонирхолтой зүйл өөрийнхөө хөрөнгөөр жишээлбэл явсан уулуурхан компанитай тэгэнгүүтээ Төв аймгийн холбоонд ажилладаг гэдэг байгаа шүү дээ. Тэгснэ Төв аймгийн баг хотод тэмцээнд оролцох гээд ирэхдээ хоол хөнсгүүгээс олж талхан дээр иргэний нухаж тавьж өдрийнхөө цаг болгодог байсан гэж. Гэхдээ тийм бас бичиж байгаа байхгүй. Тэр чинь үнэн бохгүй хамаа гол нь. Тэгэхээр яг энэ хөл бөмбөгт үнэхээр хайртай хүмүүс үү? Эсвэл зөвөр өөрийнх нь зөвөр хөл бөмбөгт үзэх өөрийнхөө багийг үзэх дуртай хүн үү? Тийм шүү дээ. Хөл бөмбөг дуртай бол тэр чинь багаа үзэлтэй явж байгаа. Тийм. Сайхан гоё хувцас аваад гоё юм хангаад. Тэр гоё ноён болгоод сайхан л үлээ шүү дээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн дүндэрч байна. Маргааш энэ цаг дахин уулзцгаая.